За манай сургалтыг сонгож бидэнд хандсан та нарт баярлалаа. За шалгалтын бэлтгэл цахим хэлбэрээр явна гэхэд бол зөвхөн бичгийн даалгавар авч явна. Бид нар өөртөө эхнээсээ мэдээж бүртгүүлсэн байгаа. Бид нар бичгийн дааврын даалгавар яаж гүйцэтгэх заавар дандаа өгч тэгээд та нарын алдааг засах маягаар явна. За B1, B2-ын даалгавар бол маш хүнд гүйцэтгэлтэй. Манай бол нэлийн өндөр гүйцэтгэлтэй хийдэг. Дөрмийн суур муу бол ер нь хэцүү. Тийм болохоор бид нар нөгөө эхний 3 4 шатандаа суусан хүмүүсийг дөрмийн шатнаасаа хасахгүй байгаа шалтгаан нь одоо ингээд захиа бичээд алдаад ирэхээр эргээд тэр дөрмөдөө хараасаа гэсэндээ бид нар ингээд тэр группүүдтэй үлдээж байгаа. За эхлээд тэр B1, B2-ын даалгаврын гүйцэтгэл бол маш хүнд тийм хавсарсан нийлмэл өгүүлбэрээр бичигдэх даалгаврууд байгаа. Тэрнээс өмнө бид нар A1, A2-ын 70 орчим тийм захианы гүйцэтгэл хийж чөлөөтэй хийж сурчаад тэгээд тийм хүнд гүйцэтгэл рүүгээ орно. Би ерөнхийдөө одоо нэг төрлийн даалгавар дээр нэг тайлбар хийж явна. Тэгээд үлдсэн даалгавруудаа өөртөө гүйцэтгэл хийгээд би дандаа тэр групптэй зүгээр файлаар дандаа засаж өгнө гэсэн үг. За тэгээд би A1, A2-ын захиаг нэгтгэж бичээд ингээд тэнхмээр явж байгаа тэр шалгалтын ангидтай ингэж ажиллаулдаг. Эхнээс нь шууд ингээд ажиллаа явчихдаг. Хүүхдүүд бичээд алдаагаа засуулаа явчихдаг. За тэгэхээр энэ одоо нэг 70 орчим захиа байгаа ах. Гэхдээ бид нар A1, A2-ын захианы гүйцэтгэлийг A1, A2 төвшөнд нь тааруулж хийхгүй. Ерөөсө бүх дүрмээ үзчихэд бүх дүрмийнхаа мэдлэгийг ашиглаад ерөөсө амьдрал дээр энийг бид нар герман хэл сурцаа одоо герман хүмүүстэй харьцаж чинь гэж бодоход энэ гүйцэтгэлийг яаж хийх вэ гэдэг юугаар зарчмаар ерөөсө эхнээсээ бүр эцсийн гүйцэтгэлээр хийж явна гэсэн үг. За тэгээд би одоо эхний захиагаа самбарт бичсэн байна. Тэгээд энэ эхний захиаг яаж гүйцэтгэхийг эхлээд тайлбарлая. Энэ захианы гүйцэтгэл хийхээс өмнө би захианы толгой, захиа ерөөсөө албан захиа, хувийн захиа ямар эхлэл дараалтаа, ямар төсөл юутай байх вэ нэг заавар өгье. Таны найз Холланд таныг Кöln рүү хуримдаа урьсан. Та имэйл бичээ гэсэн энэ захианы даалгавар байна. За энэ дээр 3 пункт өгөгдсөн байна. Эхнийх нь урилга хүлээж авсандаа талархал илэрхийлнэ. Тэгээд галт тэргийнхаа эрх хуваарийг мэдэгдэнэ. Тэгээ Роландаас 3 шөнөөр зочдуудлын өрөө захиалаад өгөөч гэж гуйна. За ийм 3 пунктыг гаргана. За захианы гүйцэтгэл бол ерөөсөө энэ өгөгдсөн гүйцэтгэлийг л бичнэ. Энтэй холбож өөрөө гоё уран сэтгэмж оруулаад янз бүрийн юм нэмж оруулж ирж болно. Гэхдээ энэ гүйцэтгэлээсээ огт хазааж болохгүй. Тэгэх юм бол даалгаврын гүйцэтгэл ойлгоогүйгээд өгөгдлөө өөрчлөх юм бол шууд цаашаа уншиж үзэхгүйгээр шууд найлдаг. Тийм болохоор яг ямар даалгаврыг өгөгдсөн байна энэ гүйцэтгэлээ яг яс хийх ёстой. Гүйцэтгэлээ барьж явна. Яг хоо энэтэйгээ холбож өөртөө гоё уран сэтгэмжээр гоё чимээ юмнууд бол оруулж нэмж өгч болно. За энэ A1, A2, B1-ийн захианы даалгавар ерөнхийдөө адилхан 3 өгөгдөлтэй байгаа. Энэ өгөгдөл бод тус бүр дээр 2 өгүүлбэр бичих ёстой. Нэг бас 2 өгүүлбэр бичнэ. Үгүй болвол нэг том хавсарсан нийлмэл өгүүлбэр бичиж болно. За тэглээ ихэд чимэг олгоод нэг жижиг юм хачирлаад оруулж болно. Зүгээр ганц энэ нэг өгөгдөл дээр нэг том хавсарсан өгүүлбэр байж болно. Тэгээд бүх даалгаврынхаа анхан дунд тэр сүүлийн шатандаа үтсэн бүх дүрмүүдээ яг бүгдийг нь оруулаад ашиглаад гүйцэтгэл хийн гэсэн үг. За ингээд би эхний даалгаврын гүйцэтгэлийг харуулъя. За захиа бол 3 ангилан захиаг захиа бол B1, B2 хүртэл ерөөсө захианы даалгавар бол дандаа явж байгаа. Тийм болохоор захиаг яг бичих ёстой дүрм журмаар нь бичнэ. За захиаг албаны захиа, хагас албаны захиа, хувийн захиа гэж 3 ангилна. За формула brief гэдэг бол цэвэр албаны захиа. За цэвэр албаны захиаг хизээ бичих вэ гэвэл нэг байгууллагад хандаж бичихэд бичнэ. За тэр байгууллагын ээлжинд гарч байгаа хин ч уншиж болохоор тэм захиа гэсэн үг. Тэгэхээр энэ олон хүнд хандаж тодорхойгүй ингэж хүндэт ноёд тадагтаа нараа гэж эхэлж бичнэ. За энэ хүндэт гэдэг энэ үгэн дээр айгүйх буруу бичих гэдэг. За айган гэдэг бол хүндлэх гэсэн үг. За айган гэдэг үгийн партиципь 2 г авлаа язгуураа авлаа гэгт. Энэ айган гэдэг үгийн партиципь 2-ыг аджективээр авч явж байгаа гэсэн үг. Тэгэхээр нэг нь айганы байгаа өөрийнхний тэгээ партиципь хоёрынхны ингээд 2 ээтэй байгаа. Энийг нөгөө бичлэн дээр айгүйх алдаад идэг.
За эгэн гэдэг үг хүндлэх гэдэг үгнээс үүссэн үгийн партицип хоёрыг аджективээр авч явж байгаа гэсэн үг. За тэгээд хүндэт ноёд хадагтай нараа. За ингээд олон тоон дээр тавилаа. Тэмдэг нэр артиклийнхаа хувьд авч явж байгаа. Энэ олон тооны үг байгаа болохоор за тэгээд заавал таслал тавина. Тэгээд дараагийн мөрнөөс нь эхлээд эхний өгүүлбэр жижигээр заавал бичигдэн. Тэгээд дотор нь тэр захианыхаа өгдлийг гаргана. Тэгээд дуусаад vielen Dank voraus гэж урьдчилаад баярлалаа гэсэн үг. За энэ заавал байх алгагүй. Жишээлбэл албаны захиан дээр бол ихэвчлэн мэдээлэл хүсэж бичгэн түгээмлэдэг учраас энэ бичлэл хэрэг болж болно. Заавал бичих хэрэг болохооргүй бол энийг хасчих болно. Тэгээд доор нь хүндэтгэн ясалсан. Тэгээд эхлээд өөрийнхөө заавал нэрийг бичээд овгоо бичнэ. За өөрийн нэр урт талдаа явна. За албаны захиаг бол ингэж олон хүнд хандаж бичнэ. За дараагийнх нь хагас албаны захиа байна. За хагас албаны захиа гэдэг бол бас байгууллагт хандаж бичсэн захиа. Гэхдээ тэр байгууллагын нэг хүнд хандаж бичнэ. Тэр хүнээ ерөнхийдөө таньдаг гэсэн үг. За хүндэт ноён Штайн. Үг бол хүндэт хадагтай Штайн. За тэгэхээр эр хүсний үг дээр эр хүсний артиклийн төгсгөлийг тэмдэг нэр авч явах ёстой. Им хүсний артиклийн төгсгөлийг нь авч явах ёстой. Тэгээд артиклийнхаа төгсгөлийг авч явна. За тэгэхээр нэг байгууллагын албаны хүн гэхдээ тэр хүнийг таньдаг ийм хүндээ бичиж байгаа бол хагас албаны захиа бичигдэнэ. За тэгээ би Сарнаа байна, Сара байна. Тэгээд ийм асуудал байна. Даалгаврын гүйцэтгэлээ дунд нь оруулж өгнө. Тэгээд дуусаад урьдчилаад баярлаа хүндэтгэн ясалсан тэр гээд ингээд нэрээ бас бүтнээр бичнэ. За хувийн захиа бол ойр дотныхоо хүмүүст бичиж байгаа захиа. За эхнийх нь олон хүнд хандаж ицсэн байна. Хайрт Карла, Роберт хоёр минь ээ. За тэгэхээр олон хүн байгаа учраас олон тооны артиклийн хурлыг авч явах ёстой. Lieber Karla und Robert. За үг бол Роберт хандаж ицсэн бол энэ эр хүсний үгийн артиклийн төгсгөлийг өөр дээр авч явна. Карла эмэгтэй хүний нэр. За тэгэхээр авч явна. Тэгэхээр артиклийн хурлыг авч явна гэсэн үг. Эхнийх дээр нь олон тооны артиклийг, хоёр дээр нь эр хүсний артиклийг, за гурав дээр нь эм хүсний артиклийг аваа явна. За их bedanke mich. За би тэгээ талархаж байна. Ойр дотны хүн юм чинь ингээд дотор нь ямар даалгаврын гүйцэтгэл байгаагаас хамаарат ингээд захивчна. Тэгээд яг таслал тавиад бас жижигээр эхэлж бичгтэн. За дуусахдаа Liebe Grüße гэж бичнэ. За хувийн ойр дотны хүмүүстэй байхад Liebe Grüße тэгээд тэр чин байна гэд нэрээ бичихэд хангалттай овг нэрээ бүтэн бичих шаардлагагүй. За тэгээд саяны даалгаврын гүйцэтгэлийг би бичиж харуулъя. За одоо ингээд хэдүүлээ нэгдүгээр даалгавраа харъя. За ингээ 3 өгөгдөл байгаа. Эхний өгөгдөл нь болохоор бид нар хуримд урьдлага авсан тэр урьдлагадаа талархал илэрхийлнэ. Энэ дээр хоёр өгүүлбэр, хоёр хавцаац юм уу, нэг нийлмэл хавсарсан нийлмэл өгүүлбэр гаргаж ирж болно. За хоёрдугаар өгөгдөл нь болохоор бид нар эрх галт тэрэгнийхээ хуваарийг мэдэгдэн. Дараа нь Роландаас 3 шөнөөр зарцуудлын өрөө захиалаад өгөөч гэж Роландаас хүснэ. За ийм 3 гүйцэтгэл байгаа. За одоо ингээд эхний гүйцэтгэл рүүгээ оръё. За эхний гүйцэтгэл нь Dank für die Einladung. За энэ дээр бид нар хоёр өгүүлбэр өчөх ёстой. За Lieber Robert, vor allem bedanke ich mich bei dir für die Einladung zu deiner Hochzeit. За энэ ингээд харахад зүгээр энгийн дүрм явж байгаа. Зүгээр ингээд биччмээр юм шиг боловч энэ яг дүрмээ бодож хийх ёстой. Sich bedanken бол bei Scharten für Scharten. За ухтар шаардсан үг. За bei dir für die Einladung. Einladung гэдэг үг чи өөрөө 100 ухтар шаарддаг үг. Нэр үгээрээ явсан ч гэсэн энэ ухтраа шаардаад хойноо тэр дахиад тусдахын дагуулж явна. За юуны өмнө би чамд хуримдаа урьсан урилганд чинь талархаж байна. За ийм өгүүлбэр гарсан байна. За natürlich komme ich gerne zu deiner Hochzeitsfeier. За герман өгүүлбэрт нэг нэр үгийг ер нь нэг үгийг их олон давтаж явдаггүй. Hochzeit гэж орж ирээд дараа нь дахиад орж ирэх гээд байгаа болохоор би Feier гэдэг үг нэмээд Hochzeitsfeier болгочлоо. За юуны өмнө би чамд хуримдаа урьсан урилганд чинь талархаж байна. Мэдээч би хурмын чинь баярын арга хэмжээнд дуртаяа хөрөлцөж ирнэ. За ингээд хоёр өгүүлбэр болгочлоо. За хоёрдугаар өгөгдөл нь бид нар галт тэрэгнийхээ эрх хуваарийг хэлэх ёстой. За даалгаврын өгөгдөл дээр яаж бичигдсэн тэрийг хуулаа бичиж болохгүй. Даалгаврын өгөгдөл дээр товчхон мэдээлэл байгаа. Тийм болохоор бид нэр бүтэн өгүүлбэр бичгтээ яг дүрмийн дагуу бүх юма дүрм ясаар нь хийх ёстой.
За би одоо самбарт 2 дугаар өгөгдлийг гаргасан байна. Ich habe mir eben im Internet eine Fahrkarte nach Köln gekauft. Би дөнгөж сая интернетээр Кöln руу явах тасалбар өөртөө худалдаад авчихлаа. За энэ би 20 минут чинь 20 дугаар өгөгдлийг одоо 2 өгүүлбэр болохын тулд бид нар зүгээр энэ галтаргийнхаа хуваарийг өччүүл ганцхан өгүүлбэр олно. Тэгэхээр энийг захиа болгоё уусгалттай байх ёстой. Би мэдээж 20 минут чинь дуртаяа ирнэ. Би одоо интернетээр дөнгөж сая худалдаад авчлаа гэдэг чинь би 20 минут чинь очих гэж яарч байна гэсэн тийм жоохон сэтэл өгөөд бас гоё уусгалт болж өгнө. Тэгээд би дөнгөж сая интернетээр Кöln руу явах тасалбар худалдаад авчлаа. Тэгээд яг төлөвлөгөөт ирэх хуваар 5 сарын 17-ны 15 цаг 26 минутаа. Ингээд 2 дахь өгөгдлийг ингэж 2 болгосон байна. За эхний өгүүлбэр нь болохоор дээдлийнхээ өгүүлбэртэй юм уусгалт болж тэгээд дараагийнхаа өгөгдлийн нэг хэсэг нь болж ингээд тэгэхээр энэ бол 2 дахь өгөгдлөө бид нэр 2 өгүүлбэрээр гаргацсан гэсэн үг. Шууд бичих юм бол ганцхан өгүүлбэр болно. Тэгэхээр бид нэр захианы үгийн тоо хөрөхгүй. За тэгэхээр тэнд өгөгдөл төр байгаа тоо баримтуудыг шууд аваад хэрэгжилж болохгүй. За он сар өдрөөр орж ирэхэд ан авдаг. Тэгээд датив дээр бичигдэнэ. Тэгээд байршил заасан өгтөр хугацаан дээр орж ирэхдээ яг үйл апсайт нахтай адилхан үйл үгийн дараа 3 дугаар байранд бичигдэнэ. Дараа нь яг үндсэн өгтрийн хэрэглээнүүд явах ёстой. Тэгэхээр тэр дөрмүүдээ дандаа авч явна гэсэн үг. За одоо ингээ 3 дугаар өгөгдлөө гаргая. За 3 дугаар өгөгдөл нь бид нар Роландаас 3 шинээр өөрөө захиалаад өгөөч гэж гуйх ёстой. За aber ich habe eine Bitte an dich. Гэхдээ надад чамаас гуйх зүйл байна. За aber бол өгүүлбэрт байр эзэлдэггүй. Aber-гийн байрлалыг позицион 0 гэж явдаг. Тэгээд хавцаас шууд бүтцээр эхэлж үчигдэнэ. За ich brauche eine Unterkunft in Köln. Надад Кölнд хоноглох газар хэрэгтэй байна. За Unterkunft бол хоноглох газар гэсэн үг. Kannst du mir dabei helfen, ein günstiges Zimmer in der Innenstadt zu finden? За helfen хүнд туслан гэж яриул шууд датив дээр ямар нэгэн зүйл дээр туслах юм бол бас өгтөр шаардсан үгээр хэрэглэгддэг. Бай шаарддаг. За тэгэхээр нэгэн задраа бичигдсэн байгаа учраас даад залгаад тусдахууныхаа байрыг хадгалсан байна. Kannst du mir dabei helfen, ein günstiges Zimmer in der Innenstadt zu finden? Чи надад хотын төвд боломжийн үнэтэй өрөө олоход тусалж чадах уу? За шууд асуусан. За би Кölнд 4 өдөр үлдэх санаатай байна. За инфинитив zusatсаар Ich warte auf deine Antwort. Би хариугчийн хүлээж байна. Ингээд захиад дуслаа. За тэгэхээр А-багаас дус хүртлээ ингээд сүүлийн өгөгдлийн өгүүлбэр явж байна. Энэ богинохон өгүүлбэрээр бол 2-оос илүү өгүүлбэр байж болно. За дээрэс нь үгийн тоо илүү байлаа гэхэд бол оноо хасагдахгүй. Үгийн тоо дутуу өгөгдөл гаргаагүй байвал оноо хасагдана. Үгийн тоо илүү байлаа гэхэд тэр нэг оноо хасагдахгүй. Бас өгөгдлөөс хамаа намаагүй хазааж явж болохгүй. Яг өгөгдлөө бариад явна. Тэрнтэйгээ уялдаатай юмыг бол өөрөө цохиогоод оруулж болно. За ингээд дараагийн даалгаврын гүйцэтгэлээ хийгээд надаар шалгуулаарай. Би гүйцэтгэлийн шалгаж ээж тэгээд та нарт дахиад алдаан дээр чинь тулгуурлаад заавар өгнө.